За, сайн байцгаана уу? Та бүхэндээ дахин уулзч байгаадаа баяртай байна. За, өнөөдрийн хичээлээр та бүхэндээ багш нарын нийтлэг асууж байгаа сүүлийн үед хамгийн их тулгамдж байгаа нэг зүйлүүд нь багш нар хичээлээ Facebook группт тавих гэхээр бичлэг нь их байна гэдээ ордгоо. Тэгээ бас YouTube-д аплод хийхээр 15 минутаас дээш байна гэдээ бас аплод хийж багш нар манай бичлэгээ оруулж болохгүй байгаа. Видео хичээл болгоод презентац дээр нэлээд болж бэлтэж чад хичээл оруулах гэхээр хэд хэдэн саадууд тулгараад байна. Тэрний нэг нь болох 15 минутаас дээш бичлэгийг хэрхэн YouTube-д байршуулах боломжтой вэ гэдэг хичээлийг та бүхэндээ хэлж өгч байна. За мэдээж хичээлээ YouTube-оор дамжуулаад оруулаад сурчсан багш нар байгаа бол өөрийнхөө upload grade гэдэг энэ хэсгээр дараад бичлэгээ оруулдаг тий. За тэрнээс өмнө та бичлэгээ оруулахаас өмнө YouTube-ээ өөрийнхөө утасны дугаартайгаа холбох гэсэн тохиргоог хийсний дараа 15-аас дээш минутын бичлэгүүд аплод хийгдэж байгаа. За тэгвэл хэдүүлээ энийг яаж хийх вэ? За өөрийн нэртэй өөрийн YouTube руу оронгууд өөрийн icon дээр дараад YouTube Studio гэж гарч байна. За YouTube Studio дээр дарчээ. За YouTube Studio дээр дараад уншаад одоо ерөнхийн нэг YouTube-ийн тохиргоотой хэсгээр орж ийн гэсэн үг. За эднээс хамгийн доотлол гүйлгээд харах юм бол settings гэж хэсэг байна. За settings гэдэг хэсэг дээр дараад үзчихье. За дараад үзэнгүүт хэд хэдэн фокусууд гарч иж байгаас channel гэсэн хэсэг дээр дарчээ. За тэгэнгүүтээ хамгийн 3 сонголт гарч иж байгаас хамгийн артлынхан буюу сайжруулах гэсэн энэ хэсэг дээр дарлаа. За тэгэнгүүт сайжруулах болон утастайгаа ингээд verification гээг холбох үе баталгаажуулах гэсэн сонголт гарч иж байна. Энийг та enable хийх хэрэгтэй байна гэсэн байгаа. За энийг доошо сумн дээр дараад хэрвээ энийг идэвхжүүлэх юм бол та 15-аас дээш минутын бичлэгийг оруулна. За тэгээд дээрэс нь яг бичлэгний хамгийн харагдах эхлээд тэнд хүмүүст харагдах хэсгийн thumbnail гэж ярьдаг. Тэрийг солих боломжтой. За тэгээд YouTube дээрээ live stream буюу видео одоо live хийж болно гэсэн үг. За link content ID claim гэхээр хин нэгэн таны бичлэгийг дураар авч ашиглаж байгаа бол танд зохиогч эрхийн мэдээллийг хамгаалах боломж нь өсөж байна гэсэн ийм дөрвөн сонголтыг бол боломж болгож гаргаж ирд юм байна. За тэгвэл verify phone numbers гэдэг энэ дээр дараад утастайгаа холбоё. Verify. За дарлаа. За тэгвэл control одоо улсаа сонгох гэж харагдаж байна. За мэдээж миний хичээлийг үзэж байгаа орон орны багш нар байгаа учраас эндээс та өөрийнхөө байгаа орныхоо улсаа сонгоно. Тэгжээж таны утас чинь сонгогдох боломжтой. За би бол одоо Монголд байгаа учраас. За тэгээд хоёр сонголтоор та өөрөө verification код авч баталгаажуулах боломжтой байдаг. Нэг нь бол шууд утас руугаа залгуулах, YouTube-ээс шууд тань руу залгаад за одоо verification идэвхжүүлэх код чинь TT гэдээ хэлж өгнө. За эсвэл та мессежээр хүлээж авах боломжтой юм хоёр сонголт байдаг. За тэгвэл мессежээр хүлээж авах сонгож байна. За тэгвэл одоо утасны дугаараа хийнэ үү гэдэг чинь. За би утасны дугаараа хийчихье. За утасны дугаараа хийчлээ. За тэгвэл for example буюу жишээлбэл утасны дугаар монголчууд ийм дугаар ашигладаг гэсэн тийм сонголтыг бол танд харуулж штэ. За тэгвэл би өөрийнхөө дугаарыг хийчлээ, submit дарлаа. За тэгвэл одоо таны дугаар дээр мессеж ирэх ёстой. За тэр нь мэдээж ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний дараа ирнэ. Гэхдээ нөх удахгүй ч бас ирэх боломжтой. За тэгвэл одоо минийх дээр ирсэн байна. За та эдийн харж байгаах. За надад ирсэн код нь тэр код нь болохоор 6 оронтой код байгаа. Тэр кодыг энэ дээр хийх ёстой шүү. За 6 оронтой кодыг хийсэн бол submit дарчна. За ингээд submit дараад баяр хүргье. Та ингээд амжилттайгаар ингээд баталгаажуулж чадлаа гэсэн юм YouTube-ээс ингэж гарч ирж байна. За ингэснээр таны хичээлээ өөрийнхөө хичээлүүдийг YouTube-д байршуулахад заавал 15 минут гэж лимит тогтоохгүй байх нэ. Хэд хэдэн боломжч гэсэн дээр нэгдэлттэй болох гэж байна. За танд амжилт хүсье. Монголын ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа багшилцгаая. Амжилт хүсье.